Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүд ноолуур бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. За эхний ээлжинд Далайн одод трейд компани ноолуур бэлтгэх ажлыг Доронтой аймгийн Хөлбөмбөр булган сумдаас эхлүүллээ. Ингэхдээ малчтай ноолуур худалдаа авах гэрээ байгуулж баримтаа тухайн сумын хөдөө аж ахуйн засгаар баталгаажуулан банкнд хөрвүүлэх юм а. Банк тэдгээр баримт бичгийг үндэслэн малчтын данс руу 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх зохицуулалтад ажиллаж байна. За Доронтой аймгийн Хөлбөмбөр сумын тухайд 186 малч өрх 9.6 тонн ноолуур тушаалсан бол булган сумын 286 малч өрхөөс 16 тонн ноолуур худалдан авсан байна. Зээл авах аж ахуйн нэгжүүд бол өнөөдрөөс нэмэгдэж байна. Цаашлаач нэмэгдэнэ. Гэхдээ энэ аль сумаас яаж авах вэ гэдэг нь бол аймагуудын хөдөө аж ахуйн газартай тохиолдол нөгөө аж ахуйн нэгж чинь бодлогон гэрээ хийчихэд ирнэ шүү дээ. Тэр үед нь бид нар за тэр сумаас тэдэнд авна гэдэг нь маш тодорхой болоод ингэж явахын цаашдаа. Тэгэхээр бол Доронтой аймгийн бүх сумаас авна л гэсэн бүх малчтаас. Тийм учраас одоо яаран дараа тэр авж байгаа нөхдүүд чэнжүүд тал малаар өгөх юм бол дараа нь харамсах юм болно. Тийм учраас жоохон хэд хоног дэвшээртэй байл гэж хэлэх гээд байна. Доронтой аймаг нийт одоо 786 мянган толгой малтай. Жишээлбэл одоо өнөөдөр энд авж байгаа булган сумхэд 719 одоо малчин өрх эндээс 63162 толгой одоо ямаатай байна гэсэн үг тийм үү. Тэгээд энэ 63162-ыг нэг яманаас 300 г ноолуур гарна гэж тооцоод ингээ 18.9 тонн одоо ноолуурыг малчтын дансандаа бүртгэлтэй Булган аймгийн одоо Харьяат тийм үү эндээ бүртгэлтэй энэ иргэний ноолуурыг л энэ одоо хөдөө аж ахуйн биржийн компаниуд тийм ээ гэрээ байгуулсан компаниуд худалдаж авна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд зөвхөн одоо энэ Булган сумын Харьяат дансанд бүртгэлтэй иргэд энэ хэмжээний ноолуураа 105 мянган төгрөгөөр л одоо борлуулах боломжтой гэсэн үг тийм ээ. Тэгэхгүй энэ чинь бас дунд нь нөгөө бас өөр одоо асуудал үүсгэс сэргийлж ингээд бүгдийг гаргасан байгаа. Тэгээд Доронтой аймгийн хэмжээнд тэгэд одоо нийтдээ 235.9 тонн 236 орчим тонн ноолуур одоо бэлтгэн нийлэх боломжтой гэсэн үг. Доронтой аймгийн малчтын бэлтгэсэн ноолуурыг 1 кг-ыг нь 105 мянган төгрөгөөр худалдан авч байна. За дараагийн ээлжинд Баян Түмэн Матад халах гол сумдад ноолуур худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.